Сайн байцгаана уу? Та яг одоо илүү рүү суугийг хүлээн авсан сонсож байна. За ингээ өнөөдрийн минь дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн хэрэгээрээ өөрийнхөө эхнэрийн амийг одоо хөлөг онгоцны тавцан дээрээс түлхэж хөнөөчгөөд мөрдөгчд болон гэрчүүдэд юу ч болоогүй юм шиг тий. Миний эхнэр цахлаа шувуу харах гэж ингээ доошо тонгоож байгаа тэнцвэрээ алдаад далайн ус руу унаад амиа алдчихлаа гэж хэлж исэн. Маш гарамгай жүжигчин увайгүй өрийн эхнэрийнхээ аминд яаж хүрсэн хэргийг одоо өнөөдөр ярихаар бэлтлээ. За ингээд хэрэг рүүгээ орцгоё. Энэ видеон дээр нэгэн эмэгтэй хүн хөлөг онгоцноос далаар унаж буйд харагдана. Хөлөг онгоцны өндөр нь 10 м. Энэ явдлаас 45 минутын дараа эмэгтэйн цогцыг уснаас гаргасан юм. Бүх хүмүүс амиа алдсан эмэгтэйг анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хөлөг онгоцны тавцан дээрээс унсан байх гэж бодсон. Гэвч бодит байдал тийм биш байв. Мөрдөгчд хэргийн газар ирээд эхний дүгнэлтэндээ энэ бол санамсаргүй осол биш гэдгийг таамаглаж ирсэн. Харин ч энэ бол маш боловсронгуй зохион байгуулсан төлөвлөгөө байсан бөгөөд эмэгтэйн үхлийн цаад шалтгааныг олох нь чухал байв. Залжин алуурчны төлөвлөгөө өнгөц харахад ямар ч өөгүй байсан ба мөрдөгчд хянуур ажиллаагүй бол хэргийн үнэн фактыг илрүүлэхэд төвөгтэй байсан. Алуурчны гаргасан маш жижиг алдаанаас бүх хэрэг ил болсон байдаг. За ингээд мөрдлөгийн ажил руу орцгоё. 5 сарын 5-нд хөлөг онгоц Хятадын Дайлиан хотоос Янта хот руу далайн аяллаа эхлүүлсэн байна. Зорчигчид үзэсгэлэнтэй далайн үзэмжийг харж аз жаргалтайгаар хөлөг онгоцон дээр цагийг өнгөрүүлж байсан. Хөлөг онгоцны тавцан дээр амарч байсан хүмүүс эмэгтэй хүний хашгирах чимээнээр хэртгийн зочсон байна. Хүний хашгирсан чимээ гарсан газар хүмүүсийг яаран очиход бол Леон гэх хэрийг олж харсан байна. Леон хөлөг онгоцны тавцангийн хашлагнаас барин доош далаа руу харан зогсож байв. Тэрээр маш ихээр сандарч балмагдсан байдалтайгаар гэрчүүдэд хэлэхдээ эхнэр маань цахлаа шувуу харах гэж тонгоож байгаад далаа руу унчихлаа гэсэн. За гэрчүүд бол энэ явдлыг сонссны тэр даруйда цагдаа дуудсан. За ингээд цагдаа нарыг ирэх орон тэнд байсан хүмүүс энэ Леон гэх хэрийг бол маш их өрөвдөн хайрлаж сэтгэл санаагаар дэмжин түүнийг тайвшруулж байсан байна. Гинтийн байдлаар эхнэрээ алдсан Леоныг шоконд оруулсан байна. За Леон аялын үйл явдлыг бол одоо ярихдаа хосууд оршин суугаа хаягаа бүртгүүлэхээр өөрсдийн төрлөх хоттой ирсэн. Тэгээд ингээд хөлөг онгоцны аяллаар бас нэг аялье гэж одоо ингээд явж байсан юм аа. Би бол одоо эхнэрийнхээ өхөлд буруутай эхнэрийн онгоцны тавцангаас тэнцвэрээ алдан унаж байхад би аварч чадсангүй шүү дээ гэж уйлж байсан. Усанд унаж нас орсон хүний үхлийн шалтгааныг олоход хэцүү. Дээрээс нь одоо цаг агаараа одоо маш хэцүү байх юм бол цогцос далайн уснаас бүр олддгүй тийм тохиолдол маш илбэг байдаг байна. За үхлийн шалтгаантай холбоотой уул мөр бол усанд хаясан цогцсны одоо бүх уул мөр усанд угаагдан алга болсон байдаг. За гэвч Леоны эхнэрийг усанд унах үед цаг агаар маш сайхан тогтун, нартай. За цогцыг бол ерөөсөө далайн уснаас 45 минутын дараа олж гаргасан баг. Цогцос усанд удаагүй байсан учраас үхлийн шалтгааныг олж тогтооход маш төхөн байлаа. Ингээд шүүх эмнэлгийн шинжээч нар ажилдаа оржээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр эмэгтэйг санамсаргүй байдлаар амиа алдаагүй гэдгийг батлах маш ноцтой нотлох баримтууд гарсан байна. Хохирогч эмэгтэй амиа алдахаас өмнө хүчтэй цохиулсан байсан. Түүний нэг талын нөөд, уруул, хүзүүнд хөх няц болсон. За энэ гэмтлийг бол хохирогч усан онгоцны тавцангаас түлхүүлж унахаасаа өмнө алуурчантай тэмцэлдэж байх үедээ авсан одоо гэмтэл байх магадлал өндрөө гэж үзсэн. Эмэгтэй далайн ус руу унахаасаа өмнө тусламж дуудан орилсон байх ёстой. Гэвч тэнд байсан одоо эргэн тойрны хүмүүс бол ямар нэгэн тусламж дуудаж одоо орилж байгаа, тэмцэлдэж байгаа эмэгтэй хүний чимээг огт сонсоогүй учраас алуурчин эмэгтэйг усан онгоцны тавцангаас түлхэх үед түүний амийг нь тагалсан байсан гэж мөрдөгчд одоо таамагласан. Эцэст нь алуурчин мэдээж хөлөг онгоцон дээр байсан нь илэрхий. Мөрдөгчд хөлөг онгоцны хяналтын камерын бичлэгнүүдээс эмэгтэйн үхлийг бол санамсаргүй осол биш гэдгийг олно гэж найдаж байсан. Тэд камерын бичлэгнээс хохирогч эмэгтэй амиа алдсан газар нөхөртөөгөө 20 минут орчим болсны дараагаар одоо ус руу унсныг олж тогтоосон байна. Хэрэг гарсан газар зорчигчдод ховор очдог газар байсан. За учир нь тэр хэсэгт ингээд усан онгоцны аврах завийг байрлуулсан байсан. За дээрээс нь үзэгдэх орчин хязгаарлагдмал маш давчуу орон зайтай учраас зорчигчд бол одоо тэр тухайн одоо усан онгоцны хэсэг рүү бараг очдгоо, очоод байх шаардлагагүй тийм газар байсан.
За яг тэр хэсгийн онгоцны тавцангийн харшлага нь их намхан байдаг учраас хүн бол одоо далайн ус руу унахад одоо маш аюултай эрсдэлтэй тооцогддог гин. Хохирогчийн нөхөр бол энэ талаар тайлбарлахдаа эхнэр нь их намхан эмэгтэй байсан учраас далайн үзэгдэх одоо орчин эхнэртээ их тодорхой сайхан харуулахын тулд энэ газрыг бол бит хоёр сонгосон. За мөн эхнэртэйгээ дотн чин сэтгэлийн яриаг өрнүүлэхийг хүссэн. Энэ бүхэн эхнэрийнх нь нэр нь хүссээд байсан зүйл байсан бөгөөд тэд бол одоо төгс романтик одоо орчин хоорондоо бүрдүүлэхийн тулд усан онгоцны ингээд хүн багтай энэ хэсгийг сонгосон гэж тайлбарласан байна. Эмэгтэйг далайн ус руу унаж байхад хяналтын камерын өөр нэг бичлэгээс харахад эмэгтэй бол одоо унж байгаа байрал нь арагшаа нуруугаараа харан унсан болох нь харагдсан байна. Хэрвээ одоо хохирогч эмэгтэй санамсаргүй байдлаар хүл алдаад одоо усан онгоцны тавцангаас далай руу унсан бол тэр одоо урагшаа толгоогоороо ингэ доош харж унах байсан юм байна. За мөрдөгчд хөлөг онгоцны нийтдээ 200 гаруй хяналтын камерын бичлэгүүдийг шалгасан. Гэвч алуурчин хичнээн нарийн тооцоолж хэрэгээ үйлдсэн ч гэсэн зарим нэг камерын харах өнцгийг зөв тооцоолоогүй алдсан илт байдаг. Гэмт хэрэгтэн хэрэгээ үлдэж байхдаа камерт харагдахгүй тулд онгоцны давцан руу доош сууж бүх их хэрэгтэйг мэдэж байсан. За энэ бол нуугдна гэсэн үг. Хохирогчдоо хамгийн сүүлд байсан цорын ганц хүн бол мэдээж түүний нөхөр Леон байсан юм. Мөрдөгчдийн өмнө Леон хайрт нөхрийн дүрд тоглохыг хичээсэн. За тэр ууй гашуу давтан эхнэрийнхээ нэрийг дуудан уйлж байсан байв. За гисэн хэдийч туршлагатай мөрдөгчдийн нүднээс амархан мултрах боломжгүй бөгөөд алуурчин санамсаргүй үйлдэлээрээ үннийг илчлэх тохиолдол байдаг. Мөрдөн байцаалтын явцал Леон төвчээргүй аашилсан бөгөөд эхнэрээ ус руу санамсаргүй байдлаар унсан гэж олон удаа яриандаа давтан ярьж байсан. Их содон туссан. За холбогдлгүй асуултын Леоноос асууж байсан ч тэр өөрийгөө буруугүй эхнэр нь өөрөө ус руу унсан гэсэн тайлбарыг одоо асуулттай уялдаагүйгээр одоо дахин тайлбарлаж энэ тал дээр төвлөрж байсан ажиглагдсан байна. Өөр нэг с ิจ гтэй зүйл бол тэр мөрдөн байцаалтыг хурдан дуусгахыг хүсч нутгийнхаа уламжлалын дагуу эхнэрийнхээ цогцыг аль болох хурдан чандралахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Түүний нутгийн уламжлалын дагуу нас барагсдаа 3 хоногийн дотор багтаан чандралах ёстой бөгөөд энэ нь бол одоо тэр нас барсан хүний одоо сайн төрөлтөнд дэвшүүлэх ёстой гэсэн тухайн нутгийн заншил гэнэ. Харин Хятад улсын хуулиар бол усанд унж нас барсан хүний үхлийн шалтгааныг олоогүй байгаа тохиолдолд үхлийн шалтгааныг олох хүртэл эрүүгийн хэрэгт тооцдог байна. Хэргийн мөрдлөгийн ажил дуусаагүй байгаа тул хохирогчид нас орсны гэрчлэгээ олохгүй. Энэ үед Леон болон түүний эхнэр хоёрын харилцааны талаар наривчлан судалсан мөрдөн байцаалт явуулсан бөгөөд тэдний гэрэлснийг одоо бусад хүмүүс мэдэхгүй байсны дээр за бүр хохирогч эмэгтэй аав нь хүртэл охиноо хүнтэй гэрэлснийг огт мэдээгүй байсан. Хосууд яагаад гэрлэлтэд бусдаас ингэж нууцлсан юм бол энэ Леон гэх хүн бол 44 настай, бусдын нүдэнд ийдэг зантай, биеэ маш сайхан авч явдаг, нэр хүндтэй, ихтэй сургууль төгссөн, хувийн бизнестэй. За хувийн бизнес нь бол одоо Шанхайд ресторан ажилладаг байсан юм байна. Түүний эхнэр нь гадаад төрхийн хувьд бол тийм ч царайлаг биш одоо эмэгтэй байсан. За хинээж анхаарлыг нэг татаад байхааргүй нөхрөөсөө 2 насаар ихч нөхрийнхөө ажиллаулдаг ресторанд бол 2016 оноос хойш зөөгчөөр ажиллаж байсан гэж байна. Хохирогч эмэгтэй Леонтой гэрлэхээсээ өмнө бол 2 удаа гэрлээ салсан байдаг. Өмнөх 2 гэрэлтээсээ тэр эмэгтэй 2 хүүхэдтэй байсан байна. Гисэн хэдийч тэрээр одоогийн нөхөр Леонтой одоо гэрлснээс хойш түүний үгээр байж маш одоо дүлгөөхөн байж түүнд одоо маш үнэнч маш сайн эхнэр байсан гэж байгаа. За Леон бол хизээч эхнэртэй сэтгэл хангалуун байгаагүй. Олон хүмүүс Леоныг яагаад ийм эмэгтэйтэй гэрлсэнийг бол үнэхээр гайхаж байсан ч тийм ээ. За тэднийг бол одоо магадгүй үнэхээр нэгэндээ хайртай юм байлгүй дээ гэж бодож байсан гэж байгаа. Гэвч бодит амьдрал дээр хосуудын хооронд ямар ч хайр сэтгэл байгаагүй. Тэднийг хамт ажилладаг хүмүүс болон хуршүүд нь ярихдаа хизээч одоо тэр хоёрыг хамт байхад эхнэр нөхөр гэж одоо хүмүүс хараад хэлэхээргүй. Тэр хоёрын харилцаа бол хизээч халуун дулаан дотн байгаагүй гэж ярьсан байна. Бүр тэднийг хараад гэрэлсэн хосууд ч гэж одоо бодоогүй. Хэрвээ энэ хоёр ихнэр нөхөрчтэй гэж хэлээгүй бол огт тэгж харагддаг байсан гинэ. Мөрдөгчд Леоныг 19 настай оюутан охинтой нууц амргийн холбоотой болохыг илрүүлсэн. За дээрэс нь энэ Леон гэх ир бол одоо залуухан, царайлаг, биеэ үнэлэгч одоо эмэгтэйчүүдтэй одоо one night одоо нэг шөнийг бол одоо байнга өнгөрүүлдэг байсан тогтогдсон.
Тэр 19 настай нууц амраг эмэгтэйтэйгээ харилцаагаа бол нэлийн гүнзгийр үлдсэн байсан бөгөөд тэд бүр гэрлэхээр төлөвлөж байсан гэж байгаа. За мэдээж түүний 19 настай нууц амраг бүсгүй бол энэ Леоныг их нэртэй гэдгийг мэддэггүй байсан байна. Леон өөрийгөө бол их нэртэй гэж хэлээгүй. За харин одоо энэ хохирогч эмэгтэй хин юм бэ? Ингээд дандаа чамтай хамт явах юм аа гэж асуухад бол тэр бол миний хүүхэд тасрагч байгаамаа гэж тайлбарласан байна. Эхнээсээ л Леон өөрийн эхнэрдээ хайргүй байсан. Энэ гэрлэлт бол зүгээр л нарийн төлөвлөсөн бизнес байсан. Хохирогч эмэгтэй бол маш гинэн, итгэмтгий, их сул дорой эмэгтэй байсан учраас Леон түүнийг бол олзоо болгож энэ бүх гэрлэлтийг зохион байгуулан төлөвлөж хийсэн байдаг. Мөрдөгчд хөлөг онгоцон дээр явсан 2 гэрчээс мэдүүлэг асуусан байна. Тэд Леон болон түүний эхнэр хоёрыг бол хамт явж байхыг нэлээд олон удаа харсан. За тэгээд тэднийг бол ингээ хөндлөнгийн нүдээр ажиглахад бол нөхөр нь үргэлж урд нь алхаж эхнэр нь харин араас нь дагаж явдаг байсан. Тэгээд энэ Леон гэдэг хүн бол амар ширүүн ингээ эхнэртэйгээ маргалдаад эхнэртэй ингээд уурлаж байсан. За тэгэхээр нь бол одоо магадгүй энэ хүнийг эхнэртэй гар хүрэх юм болов уу? Яагаад ингээ эхнэр нь нэг ч хүртэ урахгүй байхад ингээ эхнэрийгээ ингэж аимшигтайгаар загнаж байгаа юм болоо гэд гэрчүүд бол одоо Леоныг тайвшруулгаж оролдож тийм ээ ятгахад бол тэрээр бол миний хэрэгт оролцохгүй байхыг хүсэж байна гэд ингээд цаашаа эхнэрээ дагуулад явсан гэж байгаа. Леон эхнэрийнхээ амийг хөнөөсөн гэж одоо батлах нотлох баримт гарч ирэхгүй байсан ч мөрдөгчдийн одоо санааг бол үнэхээр зовоож байла. За мөрдөгчд бол мэдээж энэ хүнийг алуурчин гэдгийг гадарлаж байсан. Тиймээс мөрдөгчд хяналтын камерын бичлэгүүдийг дахин шалгаж одоо маш нямбай хянаж үзэхэр болсон байна. Хохирогч эмэгтэйг далайн ус руу унаж буюу бүдэгхэн одоо яг тэр бичлэгт бол яг тэр усан онгоцны тавцан дээр нэгэн хар хувцастай хүн маш бүдэгхэн харагддаг. Энийг бол одоо тэр камерын бичлэгийг олон дахин зүүмлэж татаж үзсний дараа харагдаж байгаа. Хэрэг гарсан тэр өдөр Леон мөн л одоо тас хар хослол өмссөн байсан. Леон одоо хөлөг онгоцон дээр 200 гаруй хяналтын камераас зугтаж цор ганц сохор газрыг олж за тэр газар эхнэрээ аваачаад ус руу түлхсэн илт. Леон эхнээсээ ахуулаад эцсээ хүртэл бол хэрэгээ хүлээгээгүй сонин. За алуурчин тодорхой болгохын тулд камерын бичлэгүүдийг маш ихээр татаж, нааш тааш нь одоо хөдөлгөж, томруулж, нэлээд нягтруулах гэж оролдож үзсэн байна. Мөрдөн байцаалт нэлээд сорилттой тулгараад байсан. Учир нь сэжигтэн Леон маш чадварлаг жүжигчин байсан. За тэр ерөөсөө гин алдахгүй байсан байна. Ли эхнэртэйгээ одоо гэрэлснээс хойш бол 2 сарын дараа эхнэрийнхээ нэр дээр 3 өөр компани 3 өөр амьд даатгалыг хийлгэсэн байна. Хэрвээ эхнэр нь Ослоор нас барах юм бол амьд даатгалын 12 сая юаныг Ли буюу одоо нөхөр нь одоо авахаар нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байдаг. Даатгалаас харахад Леон эхнэрээ хөлөг онгоцноос түлхсэн бараг л тодорхой болсон. За ингээд одоо Леон гэх чинэлэг бизнес эрхлэгч шиг харагддаг тийм ээ маш одоо боловсралтай ийм джентльмен хүн ингээд цаад одоо түүхийн ухаан судлаад үзсэн чинь тэр бол олон сая долларын өртөө байсан. Хэрэг гарахаас өмнөхөн эхнэрийнхээ нэр дээр олон тооны зээлийн картуудыг авч тэдгээрийн зээлийг бол хэтрүүлэн хэрэглэсэн тогтоогдсон байна. Санхүүгийн хямралд орсон эхнэрийнхээ амьд даатгалаас мөнгө олох гэж түүний амьд хүрсэн гэх онол улам батлагтаад ирсэн. Анхнаасаа л Леон эхнэртэйгээ гэрлэж түүний амьд даатгалаас одоо хөрөнгөчих мөнгө олох төлөвлөгөөтэй байсан. Гэвч хохирогч эмэгтэй өөрийгөө ийм одоо золгүй хувь тавилан хүлээж байгааг мэдээгүй тэр ч бүхэл тэр гэрэлснийхаа дараагаар бол өөрийн дотны найзтай тийм ээ Леон шиг нөхөртөө болсондоо би өстө азтай эмэгтэй юм аа гэж одоо баярлаж ярьж байсан удаатай гэнэ. Леонгийн төгс төлөвлөж үйлдсэн аллаг болон гэрлэлтийг мөрдөгчд илчилчгэн чинээ тэр мэдээж санаагүй. Хохирогч эмэгтэй ар гэр нь хүнтэй нууцаар одоо гэрлэж түүнийг нөхөртөө алуусныг сонсоод маш хүнд байдалд орж тэд бол одоо сэтгэл санааны том цохилтыг авсан. Шүүх хурал дээр хохирогч эмэгтэй одоо 2 охин тийм ээ нулимс туслуулан ээжигээ энэ гэрэлтээс ингээд аз жаргалтай амьдралыг олно доо гэж бит хоёр найдаж байсан. Гэсэн ч бол одоо ээж маань ингээ аимшигтайгаар тэр хүний гарт амиа алдна гэж хизээч бодож явсангүй гэж хэлсэн. Харин Леонгийн өмгөөлөгч түүнийг шүүх хурал дээр өмгөөлөхдөө
бизнес болон өрнөөсөө болж тийм ээ одоо тэр маш их стресст орсон. Энэ байдал нь цаашид даймжирсаар байгаад өөрийн үйл явдлаа одоо хянаж чадхаа болоод одоо яаж өрөө дарах вэ гэдэг бодолд тэр төвлөрж байсан учраас сэтгцийн асуудалтай болсон гэж өмгөөлсөн баг. Леон хүн амны хэрэг үйлцсэний одоо хүлээсэн ч гэсэн сэтгцийн асуудалтай гэдэг үндслээр бол хэрэгээс ингээд ял ахгүй өнгөрөхийг бол хүссэн. За шүүхээс Леонг хүний амьд хүрч байхдаа ухаан санаа нь эрүүл сэтгцийн ямар нэгэн асуудалгүй гэж бол одоо тогтоосноор түүнд хүн амны хэргийг буруутган ял өгсөн байна. Леон хүний амийг санаатаагаар хөнөөсөн даатгалын залилангийн хэрэгээр тус буруутгагдан цаазаар авах ял авсан юм байна. За мэдээж тэр цаазаар авах ялыг хүлээж байхдаа бол дахин давд заалцсан байдаг. За гэвч бол шүүхээс түүнийг бол одоо цаазаар авах ялыг одоо буцаж хэмд нь үлдээсэн бөгөөд тэрээр ингээд магадгүй одоо ч цаазаар авахулсан байж болох юм. Цаазаар авах ялаа хүлээн шоронд хоригдсон байдаг. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Та бүхэндээ өнөөдрийн хэргийн талаар одоо юу бодож байгаа сэтгэлээ энэ одоо удаагийн дугаарын маань комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсэж байна. За хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.